Сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараараа бид нэлээ маргаантай байдаг яг тогтсон хариулт байхгүй сэдвийн талаар ярихаар бэлтгэсэн байгаа. Тэр сэдв маань юу вэ гэхээр хувийн амьдралын ажилд үзүүлэх нөлөөний тухай ярихаар бэлтгэсэн байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ сэдвийг тойрсон маш олон асуултууд байдаг. Хувийн амьдралаа ажилд нөлөөлөхгүй байх нь одоо ажлын ёс зүйн хувьд зөв үү те? Эсвэл нөгөө талаараа ажил дээр тохиолдсон байгаа тэр их ажлын стресс, харилцааны үйл ойлголцол, уур бухимдал зэрэгээ гэрлэг орохдоо хаалганы хаггаад нүлтэйгээд ороо гэдэг ийм одоо асуултууд, тойрсон зүйлүүд бол байдаг. Тэгээд эдгээр нь яг бодтой чаддсан юм уу? Яг ямар очин шалтгаантай юм гэдэг хэлэлцлээ. Тэгэхээр энэ удаагийн дугаараараа бид эдгээр тойрсон асуудлуудын тухай ярихаас гадна зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэсэн байна. За ундаргаа чиний хувьд болохоор одоо хувийн сэтгэл зүйн байдал гэдэг ч юм уу те ар гэр чинь болж байгаа асуудлууд ажилд чинь хэр нөлөөлдөг вэ? За ер нь бас хүмүүст ямар байдлаар нөлөөлөх боломжтой бол. Энэс яг нөгөө эхлэлд дурдсанчлан хариулахад маш хэцүү. Одоо жишээлбэл бид нэр гэртээ нэг өөр хүн ажил дээрээ бас нэг өөр хүн болчтгоо те яг л адилхан сэтгэл санааны байдал ингээд докторгүй үедээ докторгүй эсвэл тэгэхээр аз жаргалтай үедээ аз жаргалтай байгаад байдаг. Тэгэхээр яг миний хувьд болохоор нөлөөлүүлэх нь эсрэгээр миний ажлын бүтээмжид сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг мэддэг тохиолдлууд байдаг. Гэхдээ тэрийг нөлөөлүүлэхгүй байхад бас баг зэрэг хүндрэл үүсдэг. Тэнгүүд олон улсад ч юм уу ер нь ямар байд юм бэ? Одоо чинь хувийн амьдралын асуудлууд ажилд нөлөөлөд эхлэхээр ямар эрсдэл одоо хор нөлөөг авчирдгийг судлаад үзсэн чинь хамгийн нэгдүгээрт ажлын бүтээмж буурдаг. Буюу энэ цаа нөгөө анхаарал төвлөрчийн асуудал яригдчихээн. За тэгээ нөгөө сэтгэл санаа докторгүй байгаа учраас ой тогтоолтын асуулт бас яригдэн тэ. Америкийн сэтгэл судлалын холбооноос яг энэтэй холбоотой хийсний судалгаа байсан нь юу вэ гэхээр ажлын стресс болон бүтээмж бууралтын 35% нь тухайн ажилтны хувийн асуудалтай холбоотой байдаг гэдэг сонирхолтой судалгаа гарсан байна. Үүний дараагаар ажил таслалт за эсвэл чөлөө авах тоо бас нэмэгдэж эхэлнэ гэсэн. Одоо мэдээж хувийн амьдралынхаа асуудлыг зохицуулахын тулд эсвэл тухайн хувийн амьдралын асуудлууд нэлээд ноцтой асуудлууд байх юм бол ажиллаа хийж чадахгүй байхад хүргээд за тэрэн цаашлаад чөлөө авалт ажил таслалт руу хөтэлдэг байна. Дараагийнх нь бол хувийн асуудлаас үүдэлтэйгээр ажлаас авж байгаа сэтгэл ханамж буурах. Нэгсэнд бол одоо би юу хийгээд байгаа юм бэ? Тэгээ одоо гэрт тийм асуудалтай байхад би заавал энэ ажил хийх ямар шаардлага байгаа юм бэ гэж бодох ч юм уу. За энэ нь магадгүй дөнгөж төрсэн эмэгтэйчүүд ч юм уу одоо шинэхэн ээжүүдэд нэлийн түгээмэл тохиолддог байх магадaltaй одоо ар гэртээ нялх хүүхдээ санаа зовоод ажиллаа хийж чадахгүй байх гэдэг ч юм. За тэгээ үүнтэй холбоотойгоор би ер нь яах гэж ажил хийж байгаа юм бэ гэд ажилласаа гарахад бас хөтэлдэг ч юм уу те. За дараа нь болохоор мэдээж одоо хувийн асуудлаас үүдэлтэй сэтгэл санааны хямрал, докторгүй байдал, за магадгүй сэтгэл төвшүүр зэрэг нь хамт олонтойгоо харилцахад сөрөг нөлөө үзүүлэх боломжтой байдаг гэсэн. Одоо юу гэдэг чинь тухайн асуудлыг бүрэн ухамсарлаж, тухайн асуудлыг нэгж бүрэн зохицуулж, ангижраагүй улмаас хамт олонтойгоо харилцахдаа юм илүү уур бухимдалтай байгаад илүү сөрөг байх ч юм уу гих мэдчил эсвэл үл тоодог гэдэг ч юм уу те эдгээр юм харилцааны сөрөг одоо нөхцөл байдлуудыг бас үүсгэх боломжтой. Гэхдээ хувийн асуудал гэдэг ч юм уу дараагийн асуудал хувийн сэтгэл санааны байдлыг бол шууд ажилд нөлөөлөхгүй байх боломжгүй гэж бол бодож байна. Энэ бол бас өрөөсгөл. Гэхдээ бид нэр чадах чинь нэгээрээ энэ нөлөөг бууруулснараа бид нэр ажиллаа өргөжлүүлж цааш их боломжтой болох гэж бодож байна. Тэгэхээр хувийн асуудлыг ажилдаа хит их нөлөө болгохгүй тулд өөрийн зүгээс юу хийж болох вэ гэдэг дээр ярилцъя тий. За хамгийн эхлээд болохоор бид нэр сэтгэл хөдлөлөө илүү сайн зохицуулж сурах боломжтой тий. Буюу одоо сэтгэл хөдлөлийн чадамжаа сайжруулад тэгээ өөрийнхөө уур бухимдал, стресс гэдгийг дор бүрнээ өөрөө дотроо чадхаараа зохицуулж сурах. За тэрийгэ бусад ажлынхандаа ингэж буруугаар гаргахгүй байх тий. Дээрээс нь ер нь бол өөрийгөө тайвшруулж сурна л гэсэн үг тий. За энэхийн тулд бид нэр өөрийгөө тайвшруулж сэтгэл санаагаа доктортой болох дасгалуудыг хийж болдог. Амьсгалын дасгал, бясалгал гэх мэтчлэн за эсвэл төсөөлөн бодох дасгал гэдэг ч юм. Тэгснээрээ бид нэр илүү сэтгэл хөдлөлөө байрснараа энэ хооронд ажил, хувийн амьдралын хоорондох цаагаа бас тодруулах боломжтой болов. За тэгээ ерөнхийдөө бол нөгөө
хил хязгаар тогтоох буюу аль нь илүү чухал яралтай байгаа юм, алийг нь төлөвлөж хойшлуулах боломжтой байгаа гэдгээр нь ялгаад эрэмблэх боломжтой гэж болно. Одоо өөрийнхөө хувьд те аль нь чухал байгаа юм, энийг хинээс яаж дэмжлэг авч болох юм гэдэг ч юм. За тэгээд бид нэр дугаар болгон дээрээ бараг дурддаг. Нөгөө ажлын бус цагаар ямар нэг байдлаар ажлынхаа мэдлүүдийг битгий шалгаач. Тэгээд мөн дээрэс нь хэрвээ та ажил дээр яг төвлөрөөд хийх ёстой байгаа болвол яг таны нөгөө саяны хэлж байгаачлаа сэтгэл хөдлөлөө зохицуулж сурах асуудал бас яригдана. Үүнээс нэмэлтээр ажлаас гадуурх амьдралаа илүү баялаг болгох. Энэний цаана нөгөө стрессээ тайлах аргууд яригдана. За тэгээд илүү нь одоо нөгөө ажлын байрнаас сэтгэл зүйн асуудлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээнүүдийг авч болох вэ гэдэг маань бас яригдах нь. Тэгэхээр ер нь бол нөгөө ажлаасаа гадуурх амьдралаа баялаг болгоод эхлэхээр ажилтай холбоотой стресс дарамтууд нь ч гэсэн ер нь бол ингээд дагаад буурах бас магадлалтай байгаад байдаг. Түүнээс гадна хувь хүний зүгээс бас сэтгэлийн хатаа сайжруулж нэмэгдүүлэх бас аргуудаа суралцж болох юм тий. Жишээлбэл одоо өсөлтөд сэтгэлгээгээ сайжруулах, за бас өөртөө бас нэлээ инэрэнгүү хандаж сурах, ээлтэй хандаж сурах, за бас альва өөрчлөлттэй шинэ нөхцөл байдал тасан зохицох чадвараа сайжруулснаар бид нэр энэ ажил, хувийн амьдрал гэдэг энэ зүйлсээ илүү сайн зохицуулж сурах юм болоо гэж бодож байна. Мөн түнчлэн байгууллага хамт олонны дэмжлэг бас маш чухал. Одоо юу гэдэг чинь бидний хөтөлмөрийн хуулиндаа ч юм уу гашуудлын чөлөө тэд хоног гэдэг ч юм уу, за эсвэл өвчний чөлөө тэд хоног, гэртээ байгаа өвчтэй хин энийг асархад тэд хоног гэж чөлөө басны чөлөө гэдэг зөв. Тэрнтэй яг адилхан байгууллага ажилтныгаа тухай бүрт нь мэдрээд түн тохирсон арга хэмжээ зохицуулалтуудыг авч яах нь буцаагаад ажилтны талдаа маш ээлтэй одоо үр дүнгуудыг өгөх боломжтой. Дээрээс нь нэмэлтээр тухайн ажилтан ядчил ажил болон хувийн амьдралынхаа асуудлыг зохицуулах боломжтой болж ирсэн гэсэн үг байна. Одоо цаг хугацааг нь өгч байгаа учраас энэ мэтчлэн. За эсвэл бүр хамгийн энгийнээр ажлын байран дээрээ заавал ажлын биш энгийн яриануудыг өрнүүлэх байж болно. За ядчил сэтгэл санаа нь ямар хувь байна да. За нэг ханиа төрсэн байсан тэр чин гайгүй юу гэж асуух ч юм уу тий. За тэгээд удирдлага менежерүүдийн хувьд бол илүү яг нөгөө тухайн ажилтнуудаа танин мэдэх. За юу нь яачих вэ да гэдгийг ажиглах тэр чадваруудыг бас ер нь хөгжүүлэх шаардлагатай. За тэгээд байгууллага удирдлагын зүгээс дэмжлэг гэж ярьсан дээр бидний сайн мэдих судалгааны Gallup гэд байгууллагын бас нэг хийсэн судалгаа нь яг одоо энэ хувийн амьдрал бүтээмжтэй холбоотойгоор судалгааны үр дүнд юу гарсан бэ гэхээр тухайн байгууллагын соёл болоод за бодлого журмынхаа хувьд ажилтныхаа хувийн амьдралд одоо анхаарал хандуулдаг. За тэгээд хэрэгтэй үедэн чөлөөг нь өгдөг гэдэг ч юм. Хэрэгтэй үедэн тусламж дэмжлэг үзүүлдэг тохиолдолд ажилтнуудын бүтээмж нь 30% нэмэгдсэн тийм үр дүн гарсан байгаа даа. Тэгэхээр ер нь бол одоо энэ хувийн амьдралтай холбоотой асуудал нь дан ганц ажилтны хариуцлага гэхээс илүүтэй байгууллага ч гэсэн тэнд нь одоо анхаарал хандуулж авах ёстой гэдгийг бас нэг саруулж байгаа. Тийм бас уян хатан цагийн бодлого гэж айгу өсвөлийг ярьдаг болсон тийм. Тэгээ бас уян хатан цагийн бодлоготой холбоотой нэг судалгааны үр дүн бас би харсан Flex Job гэдэг судалгааны гарсан хуваар ажлуудад уян хатан цагаар ажиллах боломжийг олгосны үр дүнд тэр хүмүүсийн 81% нь энэ одоо бодлого журмын үр дүнд илүү сайн эхнэр нөхөр аав ээж болоход түлхэж үзүүлсэн гэж хариулсан байна. За дээрэс нь Стэнфорд их сургуулийн судалгаагаар мэдээж нэг уян хатан цагаар ажилладаг ажлнуудын тэг ажил салгардуулах, чөлөө авах, таслах байдал нь маш өндөр тоогоор буурсан зүйл ажиглагдсан байна. Тэгээд нөгөө ажлын байрны дэмжлэг гэж ярьсан тий. Тэн дээр бас нэг тэг олон улс данцлаад байгаа зүйл нь болохоор удирдлагуудыгаа чадахжуулах гэдэг зүйлээ авах яриад байгаа. Одоо ажлынуудынхаа байр байдлыг таньж ойлгодог байх. Ямар сэтгэл зүйн асуудлуудтай тулгараад байгааг ингээд шин шимтгээр нь хамгаалцдаг байх. За тэгээ үүнтэйгээ холбогдоод арга хэмжээ авдаг байх. Ийм байдал удирдлагуудаа сургаач гэдэг зүйлийг авах яриад байгаа. Тэрнээс гадна ер нь бол харилцаагаа сайжруулаач. Тэ ажилтнуудтайгаа нэг бүрчлөө нэгээр ганцаарчсан уулзаж юу болоод байна, юу болохгүй байна, хувийн амьдрал нь яаж ийн. Тэ бас шууд ингээл хувийн амьдралыг асуухаас илүү ажиллаа хийхэд чинь ямар нэг асуудал байна уу? Одоо ярьж хуваалцмаар байгаа зүйл байна уу гэдэг талаар одоо ганцаарчсан ярилцлагуудыг хийдэг болооч гэдэг зүйл аягүй хэрэгдэв. Тэгээд ийм ганцаарчсан ярилцлагуудын үр дүнд юу болдог вэ гэхээр нэг талаасаа байгууллага ажлуудаа санаа тавьж байна. Тэгэхээр ажлуудаа аягүй гоё сэтгэл ханамжийг нь сайжруулж чинь тий. Надад анхаарал тавьж намайг сонсч чинь. Нөгөө талаас энэ ярилцлагын үр дүнд ажилтнууд
хувийн хариуцлага нэмэгдэх магадaltaй гэж үздэг. За хувийн хариуцлага нэмэгдснээр тухайн хүн өөрийнхөө асуудлыг өөрөө үр дүнтэйгээр илүү сайн зохицуулахад сурах боломжтой гэж үздэг. За тэгвэл одоо сэдвийнхаа нөгөө тал болох ажил дээр болж байгаа тэр процесс, ажил дээр болж байгаа тэр эдгээр асуудлуудаа ажлын ачаалал, стресс зэрийг яаж хувийн амьдрал руу одоо оруулахгүй байх вэ? Ер нь оруулахгүй байх ёстой юм уу? Эсвэл оруулах юм уу? Ер нь оруулахгүй байх боломжтой юм уу? Юу юунд нөлөөлөх юм бэ гэдэг талаар ярив тий. Тэгэхээр энэчнээс яг нэг асуудлыг буюу хамгийн түгээмэл ажлын стресс нь яаж хувийн амьдралд нөлөөлдөг талаар яриул зүйтэй болов. Тэгэхээр энийг ярьж эхлэхээс өмнө нэг баримт дурдмаар байгаа нь ерөнхийдөө тухайн хүн маань 7 хоногт 55-аас илүү цаг ажиллах нь сэтгэл готролд өртөх магадлалыг 166 дахин нэмэгдүүлээд бидний мэддэг сэтгэл түгшүүрийг 174 дахин нэмэгдүүлдэг юм байна. За тэгээ энэ бас цаана нөгөө ажил амьдралын тэнцвэр гэдэг асуудал яригдэж байна тийм. За тэгээд мөн зүрх судасны өвчин цус харах эрсдэл 1.3 дахин нэмэгддэг гэдэг судалгааны үр дүн гарсан байна. Тэгэхээр би болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд аль аль нь нөлөөлөх боломжтой нэ? Аль аль нь нөлөөлөх боломжтой. Бас нэг сонирхолтой юм болохоор ер нь эмэгтэй хүн тэгээ эмэгтэй ажилтнууд 7 хоногт 50-аас 60 цаг ажиллах нь гэрэлтийн чанар цөрөөр нөлөөлдөг гэдэг бас нэг сонирхолтой. Энэ магадгүй илүү яг нөгөө гэр бүлийн ажил үргийн хуваарлалтай холбоотой гэж бас магадгүй тийм. Тэгээ бас нөгөө Америкийн сэтгэл судлаачдын холбооны нэгэн судалгаагаар одоо ажлын стресс тэгээ хүн амьдралд агиух нөлөөлдөг. Тэгээд яадаг вэ гэсэн чинь гэр бүлийн маргааныг 40% нэмэгдүүлдэг гэсэн тэм судалгаа гарсан ба. Тэгэхээр ер нь бол ажлын стресс, ажил дээр болж байгаа нэгц зүйлүүд хувийн амьдралд бол нөлөөлөд байна. Тэ. Энийг ер нь нөлөөлөхгүй байна гэдэг бол хэр одоо боломжтой юм бол. Бас л маргаантай л юм. Ерөнхийдөө бол 100% нөлөөлөхгүй байна гэж бас байхгүй байна. Одоо гэртээ орохдоо ажлынхаа бүх стрессийг орхиод орно гэдэг бол бас хэцүү. Нөгөөдгөө байнга боддог одоо төгшөр өндөртэй хүмүүсийн хувьд бол энэ маш челленжинг байгаад байгаа шүү дээ. Эсвэл зарим ажил мэргэжлийн онцлогоо шалгаалаад гэртээ очсон чинь ажлаа өргүүлж хийх шаардлагатай уцаар ярих те буцаад эсвэл очиад ажил дээр юм зохицуул яаралтай дуудлага авдаг гэж гэдэг юм уу. Эсвэл ээлжийн ажил те ростроор ажилдаг ажил гэх мэтчлээ. Тийм асуудлууд бол яалчгүй ажлын асуудлууд хувийн амьдрал нөлөөлөд нь те. За тэгвэл ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм болоо. Онцлол. Нэгдүгürt бол таны саяны ярьсанчлан нөгөө бие махбодын эрүүл мэндэд ч гэсэн нөлөөлөд эхлэх баг. Тэгээд мэдээж нөгөө маш их бодоод за тэрийг яалаа энийг яалаа тэрийг хийж дуусгалаа тэр хүн рүү мэйл явууллаа гэж бодох нь буцаагаад нойрны чанарт нөлөөлчихдөг. Хангалттай сайн унтаж амарч чадахгүй тэгээл өглөө босоод дахиад ажилд тавьдаг ч юм уу. Тэгээ мэдээж нөгөө гэр бүлийн харилцаанд зөрөөр нөлөөлж эхэлнэ. Одоо чи байнга ажил гээл явчих намайг тоохгүй юм гэдэг ч юм уу. Эсвэл чи надад ажил дээр тохиолдсон энэ асуудлуудаа хаяад ороод ирж болтгүй юм уу? Одоо чамтай цагийг өнгөрөөхгүй тахад гэж хэлдэг тийм одоо гомдлуудыг хэлдэг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар гэрлэлтийн сэтгэл ханамж болон хосуудын харилцаа данганч хосуудч гэлтгүүгээр эцэг их хүүхдийн за эсвэл найз нөхдийн ах トゥ угийн харилцаанд ч гэсэндээ сөрөөр нөлөөлөх магадaltaй байх. Тэгээд нэмээд хэлэх юм бол тухайн ажилтнаа сэтгэл санааны асуудлуудыг үүсгэж эхэлнэ. Одоо тэр зам ажлын стресс бол ажлын байрны сэтгэл зүйн асуудлуудаас бүр хамгийн түгээмэл бүгд хамгийн наад захын асуудал байгаа даа тий. Тэгээ ажлын стрессээс үүдэлтэй ажлаас хашрах хам шинж, за тэгээ сэтгэл зүйн аюулгүй байдал алдагдах гэдэг ч юм уу. Эдгээр зүйлүүд юу нь бол байгаа учраас ер нь бол сэтгэл санааны асуудлууд болох сэтгэл готрол, төрөнд өрчсөн сэтгэл түгшүүр гих мэтчлэн асуудлууд бол үүсэх баг. Дээрээс нь нөгөө сайн чанартай амрах боломжоос алдагдах тий. Дээрээс нь өөрийнхөө нөгөө хувийн авиас хобби сонирхолтой гарах цагаанд багасгаар ер нь тэ амьдралаас авах сэтгэл ханамж астагаад буурах магадлал өндөр болж тий. Тэгэл нөгөө юуны төлөө би одоо байгаад байгаа юм би гэдэг ч юм ажлаас өөрөө мэдгүй болцсон байхыг бас үүсэхгүй. За тэгвэл энэ нөлөөг нь ажилтны зүгээс яаж буруулах боломжтой. Түрүүн бол подкастны ихэнх хэсэгт бол бид нар хувийн амьдралынхаа асуудлуудыг яаж ажилдаа нөлөөлөхгүй байхаар ярьсан тий. Одоо бол эсрэгээрээ ажил дээр байгаа тэдгээр асуудлуудыг яаж хувийн амьдралтаа нөлөөлөхгүй байх вэ гэдэг талаар ярь. Тэгэхээр хамгийн түрүүнд бодож байгаа зүйл нь ажил амьдралын зайг аль чадхаараа илүү тод томрон болгох тий. Тэгэхээр ажил дээрээ сайн бүтээмжтэй ажиллагаа цагийг бүрнээр ашиглаад ажиллаа хийгээд за бусад цагаа илүү ажилласаа хөндий яг амарч өнгөрөх эсвэл гэр бүлдээ зориулах юм. Энэ заагийг аль чадхаараа сайн тодорхой болгох. Дээрээс нь
хэрвээ стресс жаавал стрессээ тайлах үр дүнтэй аруудыг олж тогтоогоод тэрийгэ тогтмол хэрэгжүүлдэг байх. За тэгээд ер нь бол бас эрүүл амьдралын хэмээг бид нэр өөрсдөө бас бий болох хэрэгтэй байх. Хэдий ажлын ачаал өндөр байсан ч гэсэн бид нэр зөв хоолж болж байна тий. Ундах цагаа илүү чанартай болгоход анхаарч болж байна хэмжил. Тийм зүйлүүд бодогдлоо. Эсвэл офисын орчинд хийх боломжтой дасгалуудыг хийх ч гэдэг үү. За эсвэл магадгүй офис гэр хоёр нь алхаж болох зайд байдаг бол одоо алхахыг илүүд үзэх гэдэг ч юм уу. За тийм мэдээж бас нөгөө ихэнх хэсэгт урьдсанчлан ажлаас гадуурх амьдралаа баялаг болох гэдэг маань ер нь бол дахин давтагдаад байгаа. Нэмэлтээр бас нөгөө дэмжлэг авч болно тийм хин нэгнтэй ярилцаж дэмжлэг хүсэж одоо заавал ажлынхаа хин нэгдэг хийс илүү дотны найз нөхөдтэйгөө ярилцаж тэдгээрээс дэмжлэг авч бас. Энэ подкастаар манд амжуулаад яг энэ асуудалтай нүүр тулгарч байгаа хүмүүст хэрэгтэй зүйлийг ярьж зөвлөж өгсөн байхаа гэж найдаж байна. За энэ хүрээд подкастын маань ээлж дугаар өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Баяртай.